Дараагийн мэдээ Америкийн нэгдсэн улсын дээд шүүхэн тус улсын хууль тогтоох гүйцэтгэх шүүх эрх мэдлийн хуваарлалтай холбоотой чухал шийдвэрүүдийг гаргадаг томоохон институт билээ. Тэгвэл тус байгууллагын 9 сар үргэлжилсэн чуулган өчигдөр өндөрлж ерөнхийлөгч Трампын эрх мэдэлтэй холбоотой нэгэн чухал шийдвэрийг гаргалаа. Тодорхойлбол ерөнхийлөгч Трамп нь Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэр төрсэн хүүхдэд шууд иргэншил олгодог хуулийг цуцалсан шийдвэр гаргаад байсан. Тэгвэл энэхүү шийдвэрийг шүүгчдийн онцгой саналаар буцаасан байна. Трампын гаргасан захирамж нь 1860-ад оны дотоодын дайны дараа боолчлыг халах зорилгоор батлагдсан үндсэн хуулийн 14-р нэмэлт өөрчлөлтийг шууд зөрчиж байна гэдгийг ерөнхий шүүгч Джон Робертс танилцуулсан. Ингэснээр хууль бус цагаачд болон төр хугацааны визтэй иргэдийн Америк төрсэн хүүхдийн иргэншил авах хууль ёсны эрх хамгаалагдсан үлдэж байна. Энэхүү шийдвэр гарахын өмнө шинжээчид хэрэв Трампын захирамж хэрэгжвэл жилбэр 250 мянган гаруй хүүхэд иргэншилгүй болох эрсдэлтэй гэж тооцоолж байсан юм. Шүүхийн шийдвэрийн дараа ерөнхийлөгч Трамп өөрийн захирамж сүлжээнд энэ шийдвэр манай улсын хувьд тун харамсалтай явдал боллоо хэмээн бүхэндлээ илэрхийлж Америкийн нэгдсэн улсад төрсэн хүүхдэд шууд иргэншил олгодог хуулийг цуцлах чиглэлд ажиллахыг Конгресс түрээсэн. Хэдийгээр дээд шүүхэд Трампын консерватив үзэл санааг баримтлагч шүүгчд олонхч Америкийн үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийг ийхүү баталгаажуулсан байна. Энэ цагаачлалын эсрэг Трампын бодлогод томоохон ядагдал болж байна. Гэвч дээд шүүхийн сүүлийн өдрийн хуралдаан Трампын хувьд зөвхөн ядагдлаар дууссангүй түүний өөр нэгэн асуудлын хувьд зорилттой хүрсэн явдал байлаа. Тухайлбал дээд шүүхээс трансгендер сурагч тамирчдыг эмэгтэйчүүдийн спортын багт тоглохыг хоригдсан мужуудын хуулийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан байна. Шүүгчид 9 хайрцагын тэг гэсэн саналаар иргэний хуулийг зөрчөөгүй гэж үзсэн байна. Трамп үүнийг эмэгтэйчүүдийн спортын хувьд маш том ялалт боллоо хэмээн сайшаасан. Үүнээс гадна шүүхээс улс төрийн намууд болон нэр дэвшигчдийн хамтарсан сонгуулийн зардлын дээд хязгаарыг үндсэн хуулийн үг хэл хэрэгжүүлээний заалтыг зөрчсөн хэмээн хүчингүй болгож эх 11-р сарын дунд хугацааны сонгуулийн өмнө бүгд найрамдах намын талд чухал шийдвэр гаргалаа. Ийхүү Америкийн нэгдсэн улсын дээд шүүхийн энэ удаагийн чуулган нь ерөнхийлөгчийн гүйцэтгэх эрх мэдлийн хязгаар болон Америкийн нийгмийн үндс зүйлсийг дахин тодорхойлсон түүхэн хугацаа болж өнгөрлөө. Өнгөрсөн 7 хоногуудад Трампын засаг захиргаа цагаачдыг албадан гарах асуудал дээр том ялалт байгуулсан ч гайлын татварыг нэмэгдүүлэх, төв банкны захирлыг халах, автоматар иргэншил олгох асуудлыг цуцлах гэсэн ийм асуудлууд дээр дараалан бүдрээд байна. Дээд шүүхийн дараагийн чуулган эх 10-р сард эхлэх бөгөөд тэр үеэр автомат бууг мужуудын хэмжээнд хоригдсон хуулиудыг хянан илцэхээр товлсон байна.